Сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв ишлэл, зүйлт, ном зүй хэрэглээ ба хураангуй бичиг арга гэсэн сэдэвтэй. Өнөөдрийн хичээлийн зорилго ишлэл, зүйлт, ном зүй зөв хэрэглэж сурах хураангуй бичиг аргад суралцнаа. Ишлэл гэдэг нь ном бүтээлээс баримт болгон авсан оруулга байдаг бол зүйлт нь нэмэлт мэдээлэл хосгож өгсөн тайлбар хэлдэг бол ном зүй ном бүтээлийн жагсаалтыг хэлдэг. Хураангуйн тухайн илтгэл өгүүллийн агуулгын товчийг хэлдэг. Эдгээр дөрвөн сэдвийн дагуу бид нар өнөөдрийн хичээлийг үзэхнэ. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтцэн дараах дөрвөн бүтцүүдтэй байна. Түлхүүр үг хураангуйгаас гадна үндсэн хэсэг эхлэл гол төгсгөл ном зүй гэсэн юм дарааллуудаа байдаг. Эрдэм шинжилгээний өгүүллийг судлаач тэхвчин сэтгүүл зориулсан бичдэг өгөөд тогтсон болвол бүтцтэй байдаг. Албан ёсны шинжтэй загварт найруулга байдаг. Эрдэм шинжилгээний өгүүллийн хэсэг бол эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг. Эхлэл хэсэгт сэдэв дэвшүүлсэн асуудал байдаг бол гол хэсэгт онолын үндэслэл, үзэл баримтлал, судалгааны зорилго, судлагдсан байдал, ажиглалт хийсэн туршилт судалгаа. Төгсгөл хэсэгт бол дүгнэлт санал бол байдаг. Ишлэл зүйл ном зүг яагаад хэрэгэлдэг вэ гэж тийм. Бичих санаагаа баяжуулах, баримтлах зорилгоор бусдын бичсэн болон хэлсэн үг судалгааны үр дүн онол, үзэл баримтлалыг судлан ашигладаг. Бусдын бүтээлийг ашиглаж чад ишлэл зүйл хийхгүй бол оюуны олгоо тооцдог. Иймд учраас ашигласан бүтээл буюу их сурвалжийг бичиж байгаа зүйлдээ заавал тэмдэглэх учиртай байх нэ. Ингэснээр ямар ач холбогдолтой юм бэ тийм ээ. Бичиж байгаа хүний нэр гүнзгий уншиж судалсныг харуулна. Оюуны өмчийн санамсаргүй хулгайгаас сэргийлнэ. Бичгчийн гаргасан санаа нь зөвхөн өөрийнх нь гэдгийг батна. Зарим уншигч цаашид шаардлагатай мэдээлэл олоход дэмжлэг үзүүлдэг байна. Бүтээлд их сурвалжийг тэмдэглэдэг нийтлэг 3 арга байна. Их сурвалжийг бичвэр доторх буюу ишлэл, тухайн хуудасны доод хэсэгт буюу зүйл тайлбар. Бичвэрийн төгсгөлт бол ном зүй гэсэн ийм их сурвалжийн үндсэндээр 3 арга байдаг байна. Их сурвалж ишлэл зүйлт ном зүй гэж юу юм бэ гэж тийм. Их сурвалж гэдэг нь эс татсан тухайн хэсгийн хэн гэдэг зохиолчийг хэдэн онд хийгүүлсэн бүтээлээс авсныг баримтаар харуулсан хэсэг байдаг бол ишлэх, иш татах гэдэг нь бичиж байгаа зүйлдээ бусад хүний бүтээлээс хэрэглэн авч оруулахыг шууд иш татах гэдэг бол бусдын санааг дурдан тайлбарлахыг дам иш татах гэж хэлдэг. Зүйлт болоод тайлбар ном зүйн талаар бас байна тийм ээ. Зүйлт гэдэг нь бичгтээ ашигласан зарим хэл зүг, хариу, хүн, газар усны нэр, он цаг, эдэлгийн зүйл, зан заншил гэх мэт нэмэлт мэдээлэл шаардсан хэсгийг тэмдэглэж тусгаалan тайлбарласан байдаг бол ном зүй бол хамгийн арын хуудсанд байдаг. Бичгтээ ашигласан ишлэл тавьсан зохиол бүтээлийг жагсаан бичсэн хэсэг гэдэг ном зүйг тусгай стандартын дагуу бичдэг. Ном зүй хийхдээ зохиогчийн нэрийн үсгийн дарааллын дагуу баримталтай гэж тийм. Ишлэл зүйлт ном зүйг бичвэрийн хаана яаж тэмдэглэдэг вэ гэж. Жишээлбэл зүйлтийн тэмдэг гэдэг багш нь энд тогтвортой хэллэгийн үндэсний сэтгэлгээний баримт гэж үзхийн учир гэдэг. Энэ учир гэдгийн дээдлэлт бол ийм од байна те. Тэгвэл энийг бол зүйлтийн тэмдэг гэж хэлдэг. Энэ нүүрний хамгийн доод хэсэгт энэ зүйлтийн тэмдгийг тайлбарсан байвал энэ бол зүйлтийн тайлбар гэж үздэг. Ишлэл гэдэг нь бол тухайн жишээлбэл Аким гэдэг эрдэмтэн Тусуу хондонгоо 1986 оны 139-140 талаас авсан байна гэдгийг Аким гоёнд ишлэлээр харуулсан байна тийм ээ. Ном зүй гэдэг бол үсгийн дарааллаар тэгээд хаана бичигдсэн, хэдэн онд үйлдвэрлэгдсэн гэх талаар. Энэ зүйлтийн тайлбар энд байна те. Энэ одтой тогтвортой хэллэгийн үндэсний сэтгэлгээний баримт гэж үзхийн учир Ж. Баянсонгон соёл хэл үндэсний сэтгэлгээ гэдэг Улаанбаатар 2016 оны 104-р тал дээр нь бол зүйлтийн тайлбарыг тэмдэглэсэн байна. Ерөнхий шаардлагуудыг бас багш нь энд ингээд дурдсан байгаа. Та бүхэн дэвтэртээ бич тэмдэглэж аваад өөрийн болгоод уншаарай. Ном зүй жагсаалт бичих дараалал байна те. Ном зүй дэх их сурвалжуудыг жагсахдаа цагаан толгой үсгийн дарааллаар дараалуулах ба дараах үндсэн 2 хэсэгт ангилдаг. Монгол хэл болон орос хэлээр бичсэн их сурвалжууд, англи хэл болон бусад хэлээр бичигдсэн их сурвалжууд гэдэг. Хууль эрх зүйн баримт бичиг болон шашны тэргүүн зэрэг их сурвалжуудын нэрийг цагаан толгой үсгийн дарааллаар дараалуулна. Зохиогчийн овог тодорхойгүй, овгийг тухайн их сурвалжид хэрэглээгүй, түүнчлэн нийтэд дан ганц нэрээрээ алдарсан зохиогчийн нэрийг дангаар цагаан толгой үсгийн дарааллаар бичдэг. Ашигласан материал гэдэг ингээд багш жишээ байна те. Жишээлбэл
Монгол хэл үндэсний бичиг багшийн ном Улаанбаатар 2018 хуудас 47-оос 53 дугаар тал гээд 1-р хэсэгтгээ үсгийн дараалал эхлээд Монгол одоо юу сурах чиглэл гэнэ тэ. За дараа нь вебсайтуудыг бол бас цагаан толгой үсгийн дараалалаар ингэж тавих нь байна. За хураангуй буюу абстракт бичих гэж юм тэ. За судлаачид өгүүлгийн хураангуйг уншаад өгүүлэгчийг татаж авах хэсгээ шийддэг. Тиймээс хураангуй бичгтээ бусад хүмүүс таны өгүүлэг унших, татаж авах сонирхол төрүүлэхээр бол бичнэ. За хураангуйг удирдгал, арга зүй, үр дүн болон дүгнэлт гэсэн дөрвөн хэсгийн дараа бичих өгөөд эдгээр бүлгүүдийн дүгнэлт хэлбэрээр бол бичнэ. 4-өөс одоо 5 өгүүлбэр багтаан дараах асуултын дагуу болол бичдэг. За энэ 5 асуулт байна. За энэ тайлбар байна. Өгүүлбэрийн тоон бол 1 эсвэл 2 ч юм байна тий. За тэгвэл тухайн ихтгэл өгүүлэлд ямар асуудал таамаглалт дэвшүүлж ямар судалгаа ажиглалт туршилт хийсний үндсэн дээр тухайн асуудал таамаглалаа хэрхэн шийдвэрлсэн дүгнэлт гаргасан зэргийг одоо цогцоор багтаасан агуулгын товчийг хураангуй гэж хэлдэг. Энэ ихтгэл өгүүллийн одоо агуулгын амин сүнс байдаг. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Хичээлийн дараах сорилоо ажиллаарай.